За юуны өмнө Баян зөвтөргийн 1-р хороонд Эрдэнэскээ орчинд ингээ байдлаа барьж байгаа энэ асуудлыг та тайлбар өгнө. Одоо бид нар бол ингээд оршин суугчдын нэг хэсэг төлөөлөл байна л та. За энэ асуудал ингээд одоо айгүй олон жил ингээд проблемтай асуудалтай явлаа. За одоо бид нар юуны яагаад өнөөдөр ингээд энэ хангард ордон дээр ирлээ. Ингээд тэгэхэд бид нэрийг ерөөсөө те нэг ч хүн хүлээж авч уулзсангүй. Нөгөө төгс дэлгэр, нөгөө даваа далаа. За Нямбатар дарга бол ингээд завгүй байгаа байх те. Нэгэн гарч ирж уулзсангүй. За яагаад бид нэр ингээд уулзъя гэд ингэж ирвэ гэхээр за Эрдэнэскээ орчин бол одоо Улаанбаатарын оршин суугчд бол ер нь мэдж байгаа ах. Сая 7 сарын 8-ны өдөр те нөө нефт байдаг усын замаа бид нэр хаалгацсан. Одоо Golden Wheel гэдэг одоо Улаанбаатарын хүмүүс одоо зөндөө тэр замаар явдаг байх. За нэг замаа хаалгацсан 7 сарын 8-нд 8-нд бараг зөвшөөрөл нь гараад шууд 8-даа хашаа орой л хаалгацсан. За окей. Тэгжээтэл одоо өнөөдөр маргааш манай нөгөө төв замын маань хаах нэ асфальтын зам байгаа шүү дээ улсын. Тэгээд бид нар ингээд гарцгүй. Ингээд байрнаасаа гараад ингээд зогсно ингээд нөгөө асфальтын замын чинь байхгүй. Яасан бэ? Юу болвоо гэхээр энэ асфальтын зам чинь одоо ямар ийм баян компани эзэмшилээ. Та нарт ямар ч хамаа байхгүй. Наад асфальтнаасаа хөлөө аваа гэд. Ер нь нэг ийм проблем. Энэ одоо яг юу гэсэн үг юм бэ те? Бид нар ингээд замаа ингээд өнөөдөр алдчихин Улаанбаатарын иргэд зүгээр байрныхаа засмал замыг шүү бид нар те өөрсдөө явган зам ч юм уу яриаггүй асфальтын замаа өнөөдөр бид нар ингээд мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүстэд алдж байна. За авилга бол энд ингээд бүр тодорхой байгаагийн ингээд тод жишээ. Одоо энэ оршин суугчд бол хэлж байна авилга 2 дугаар хороол бослоо. Өнөөдөр эрх баригчдтай авилга 1 хорооллыг буулганаа гэд ингээд 20 хэдэн давхар барилга барьсан байхад буулганаа гэж попорж ирсноос авилга 2 хорооллоо одоо зогсоогоод өгөөч болмоор байна. Зөндөө олон 40 жил ургасан модыг тайрч байна. Одоо бичлэгүүд нь энэ ард иргэдэд зөндөө байгаа 12 оноос хойш тэмцсэн тэмцэгчд байна. За тэгээд Эрдэнэскээ орчмын тэр нэг одоо хүмүүс мэдэндээ зам дагууны гой саглагар моднууд байдаг. Тэрээ чинь ингээд бүгдийг тайраад 23 давхар барилга барьж байна. Энэ одоо яг юу вэ? Асфальтын замаа бид нар алдчихлаа. За алдчихлаа. Гэтэл дахиад хажуугийн тэр олон саглагар 40 жил ургасан моднуудыг тайрнаа. 23 давхар барилга барина. Юу болоод одоо дахиад нөө натуур гэдэг чи одоо Улаанбаатараа мэдээж яг тэр шиг ийм ширэнгэн ой болж байна. За тэгээд авилга 2 хороол чинь босч байна. Хотын дарга Нямбатараа одоо хиндэ бид нар ингэж хандах вүлээ те. Хуйлтаа төртөө уус гэд бид нар итгэж найдаад өнөөдрийг хүртэл хүлээхэд ингээд байдал ерөөсөө ийм ноцтой байна. За тэнгуүтэ одоо жишээлбэл манай байр те энэ барилга явагдахад чичирхийлж байна. Стакан өрөөнг ингээд чичирхийлж байна. Буудан дээрээ хүн суугаад дөргиж байна. Энэ одоо яг юу вэ? Хизээ нэг өдөр энэ нэг барилга одоо ингээд нурах нь бол нурах юм байна. Ард иргэд чинь нуруул ингээд болчихж байгаа мó. Тэгээд замыг бас ингэж хаадгийг ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээд зам гэхээр замыг яагаад ингээд асфальтын усын замыг яагаад тааж байгаа юм бэ? Тэгээ одоо тэр чинь эвдээд барилга барина гин. Нийтийн эзэмшил биш байдгийм үү? Одоо энэ барилга чинь тэгээ өөрөө ямар ч гарцгүй болчлаа. Энэ хүмүүсээ олонний тайлд хүмүүс инфлюенсер гэдэг нь те биднэрт туслаач бидний үгийг өнөөдөр хинт сонсохгүй байна. Бид нар одоо өөрсдийнхөө одоо эрх ашигыг хамгаалахын тулд тийм ээ бид нар өнөө оройноос те ингээд замаа хаагаад бүгдээрээ ингээд том машин тэрийг оруулахгүй гээд ингээд тэмцлийн арга хэлбэрт шилжээ гээд одоо оршин суугчд ярьж байна. Бид нар өөр яах юм бэ? Улс хуулиндаа итгээд ингээд ирлээ бид нар хинч хүлээж авахгүй юм байна. Ойлголоо. Одоо бидний төлөө одоо тэмцэх ч юм уу эрх ашиг хамгаалах нэг ширхэг хүн алга 7 сарын биш 8 сарын эдэнд үлээд нэг одоо 12 хоногийн өмнө төгс дэлгэр гээд ерөнхий архитектор гээд эмгтээ ирсэн. Ямар ч асуудал шийдэгдээгүй улам архитектор ирлээ маргаашнаас нь улам ажлууд хурдсгсан шүн өдөргүй ажиллаж байна. Шүнжэнгөө юм те ингээд дэржигэнж дуурж гин амар асуудалтай байна. Барилга дээр бүгдээрээ ингээд чичирхийлсэн байдалтай. Энэ асуудал хараа ингээд одоо энэ хүн гişэд би одоо мэдгүй л байна л да. Энэ нэг юмны сайд барилгын сайд ирж уулзаал би танаа энэ чи ийм ногоон гоё болгоно гэж хэлээл өнөөдөр хүртэл сайзаа хийж байгаа ч гинөө. Тэгэл өнөөдөр бид нар дээр ирж те энэ чинь гоё болгоно иргэдээ окей сонгуулаар яана энэ гэчээл яг албан тушаал дээр болоод ирэхээр зөвшөөрлийн пад 7 сарын 7-8-нд дараал ингээд яг ингээд нэг юм авилгалын юм тод жишээ ерөөсөө байна. Энийг бүгдээрээ ингээд зогсоод нөө ерөнхийлөгчийн тэрбум мод юу болсон бэ?
ийм гоё том моднуудаа ингээд тайраад устгаад эн чинь зөв юм уу? Улс төрчтэй энэ бол те иргэдийн чихэн дээр одоо цэцэг ургуулад бодит байдал дээр одоо ийм муухай цаагаараа ийм авилга явдгийн одоо тод жишээ гэж бид нар харж байна. Энэ тиймээ тод жишээ шүү дээ. Бид нар дээр бол те тэрбум модоо тариа бүгдээрээ гоё амьдрээ жаргалтай Улаанбаатар үгүй. Нэг жаргаад байгаа Улаанбаатарт одоо байна уу? Одоо ийм ногоон байгууллам цэцэрлэг ийм юм өнөөдөр устгачаад за одоо энэ охин бол энэ нэг усын нэг тийм юуны ямар юм хэн би хот байгуулалт хотын стандартын газрын хуулийн хэлцээ ахлах мэрэгчлээ хайлуу байна. За. За. Тэгэхээр энэ асуудал дээр та ингээд одоо мэдчихэж байгаа бол ямар нэгэн тайлбар ингээд юу гүйч. За би тайлбар өгч байна. За сайн байна. За тэгэхээр СНД-ийн тухайд бол СНД-ийн 2014 оны газар эзэмших захирамжтай. За үүнийг үндэслээд одоо тухайн орчмын оршин суугчдаас гаргасан санал хүсэлтийг үндэслээд нийслэлийн засаг даргын 2018 оны захирамжаар за газраа зориултын дагуу ашиглаагүй гэдэг үндслээр СНД-ийн газар эзэмшихийг бол цуцалсан. За үүний дагуу СНД-ийн нийслэлдэх захиргааны иргэн шүүхэд бол нэхэмжил гаргаад тухайн нэхэмжил нь болохоор 2018 оны газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, засаг даргын захирамжийг хүчингүй болгох гэсэн ийм нэхэмжлийн шаардлагыг гаргаад явсан байгаа. За нийслэлийн засаг дарга болохоор 2018 оны тухайн захирамжийг гаргахдаа 2 дугаар захирамжийн 2 дугаар хэсэгт болохоор за тухайн хэсгийн орчмын газрыг ногоон байгууламж болгож одоо захирагчийн ажлын албанд ногоон байгууламж тохижилт гэдэг зорилтоор бол архитектур төлтийн даалгаврыг бол хот байгуулалт хотын стандартын газраас гаргасан байдаг. За тухайн үед олгосон байдаг. За би шаардлагатай баримтуудыг таньж дараа өгсөн ч болно. За тэгээд энэ шийдвэрийг бол эсэргүүцээд СНД компани өөрийн эзэмшлийн газар дээр бид нар барилга барих хэрэгтэй. Бид нар архитектур төлтийн даалгавартай байсан. Ийм учраас бидний газар эзэмших эрхийг сэргээж өгнө гэдэг байдлаар шүүхэд хандаад шүүх тухайн нэхэмжлийн шаардлагыг бол 3 шатны шүүхээрээ бүхэлд нь хангаж шийдвэрсэн байдаг. Шүүх бол хангаж шийдвэрсэн байдаг. За үүний дагуу бол СНД-ийн хамгийн анх 2014 оны архитектур төлтийн даалгавар загвар зурагтай байсан. За үүний дараагаар газрын эрх сэргиснээр тухайн газар дээрээ тухайн захиалагч компани маань барилгын ажлын зөвшөөрөл, үе шатны зөвшөөрлүүдийг хүсэх эрх нь эрх зүйн хувьд нэгдчихэж байгаа гэсэн үг. За үүний дагуу тухайн газраас барилгын ажлын зөвшөөрлүүдээ архитектур төлтийн даалгавар загвар зураг аваад явсан байдаг. За 2023 онд бол Унтны усны хоригдол хязгаарлалтын хүсэлт тогтоох тухай гээд барилга хот байгуулалтын сайдын тушаал гарсан байгаа. За СНД бол бид нар барилгаа эхлүүлье. Бид нар холбогдох бүх үе шатны зөвшөөрлүүдээ ингээд маш олон байгууллагуудаар яваад хөөцөлтөд авчихлаа. Одоо барилгаа эхлүүлье гэдэг хүсэлтийг манай байгууллагад тавьсан байдаг. Бид бол тухайн 2023 оны барилга хот байгуулалтын сайдын тушаалын дагуу танаа энэ блок гэх барилгач нь энэ Унтны усны хоригдолт хамгаалтын бүсэд хамаарахц учраас бид нар боломжгүй гэдэг хариу өгсөн байдаг. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгийг өгөхгүй гэсэн хариу өгсөн байдаг. Үүний дагуу СНД-ийн тухайн манай алтан бичгийг хууль бус болохыг тогтоолгоод барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгийг олохыг даалгах нэхэмжлэлийг захиргааны иргэн шүүхэд бол гаргасан байдаг. За үүний дагуу бол захиргааны иргэн анхан шатны шүүх бол нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрсэн байдаг. СНД-ийн нэхэмжлийн шаардлагыг энэ хүн чинь газар эзэмших эрх нь байна, бүх үе шатны зөвшөөрлүүдээ авцсан байна гэдэг. Тэгтэл бид нар нөгөө блок гэдэг блок чинь энэ хамгаалтын бүстэй орчхоод штэ гэдэг утгаараа хот төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөлийн хурал гэж байдаг. Тэр хурлаар оруулаад тухайн нөгөө загвар зурагт тусгагдсан блок гэх барилгыг хасаж тухайн нөгөө хамгаалтын бүсээс гаргасан байдаг. За тэгээ гаргасныхаа дагаараа гарч гисэн тус байгууллагаас бол барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгийг бас олгоогүй байдаг. Олгоогүй явж идэг. Тэгээд 3 шатны шүүхэн шийдвэр гарсан байдаг. 3 шатны шүүхэн шийдвэрийн дараа за нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 8 сарын 15-ны өдөр ийм шүүхэн шийдвэр биелүүлээч гэдэг албан бичиг ирсэн байдаг. За энэ дээр болохоор за би нэг уншаад өгч. Нийслэлдэх захиргааны иргэн анхан шатны шүүхийн 2025 оны 2 сарын 24-ний өдрийн 128 дроп иш 2025 дроп 0158 гэсэн шийдвэрээр нэхэмжлэгч СНД-ийн нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хангаж барилгын ажлын зөвшөөрөл олохгүй байгаа хот байгуулалт хотын стандартын газрын эсвэлтгүйг хууль бус болохыг тогтоолгож 2022 оны 7 сарын 8-ны өдрийн МЗХ 2022 дроп 24 тэг
2 архитектур төлтийн даалгавар. За түүнчлэн 2022 оны 8 сарын 11-ний өдрийн загвар зургийн E-блокоос бусад барилгын ажлын зөвшөөрлийг олгож асуудлыг шийдвэрлэхийг тус газарт хот байгуулалт хотын стандартын газарт даалгажээ. За иймд 2022 оны 7 сарын 8-ны өдрийн архитектур төлтийн даалгавар загвар зургийн E-блокоос бусад барилгын ажлын зөвшөөрөл олох асуудлыг шийдвэрлэж холбогдох баримт бичгийг 2025 оны 8 сарын 22-ны дотор ирүүлнэ үү гэдэг юм шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирсэн юм бичиг байгаа. За үүний дагуу бол төрийн захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгийг олгосон гэсэн үг. 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээд олгосон байгаа гэсэн үг. Тэгээ одоо энэ нэг байдлаа нэгдэж байдлаа хоорондын зай гэдэг асуудал ирэгдэж шүү. Тийм. Хоёр алхам тий 2015 онд нэгдэлшилтэй бүсэд нэмж барилга бариулахгүй гэсэн бас нэг юм шийдвэр байдаг гэсэн. Тэгээ 15 бол түүнээс дэш байдлаа баригдахгүй гэдэг нэгдэж тийм асуудал бас. Хоёр дахь байдлаа хоорондын зай гэдэг асуудал бас. Зөвхөн яг энэ байрлагтай бас баригдаад гурав дахь асуудал юу гэхээр хэрвээ ингэж энэ сүнслэг хүмүүсд ингэж байдлаа орон сууц байж байгаа бол одоо сургууль цэцэдэгч юм уу тэднийг бас барих хэрэгтэй гэтэл яг энэ орон сууцны хаваалт бол тийм огт харагдаагүй. Замыг яагаад авч байгаа юм болоо? Одоо хараа улсын асфальт чи Улаанбаатарт амьдардаг бол мэдэнтэй сансрын мартаас хоошо засмал замаараа ерөөсөө баруун эргээл нэг том засмал зам байгаа шүү дээ, асфальтын зам. Тэр замыг одоо хаагаад хусаад барилга барина. Тэнд байгаа тэр олон моддыг тайрна. Би ингээд замыг ингээд байхгүй болгоно гэхээр гайхаад байна. Яагаад? Тэгээд хараа одоо энэ бичиг бид нэр ингээд 22 онд Сумын азар дарга байхдаа цуцалсан байгаа. 25 онд одоо Нямбатар дарга одоо окей гэд нийцчих шиг боллоо. 25 оны 7 сарын 7-нд. Гүү. Энэ нь болохоор 2018 онд бол газрын эрхийн цуцлаад тэгээд 22 онд бас цуцалсан Сумын азар Сумын азар дарга үед окей гэж цуцалсан баггүй 22 онд бас тийм шийдвэр байгаа. Энд чинь одоо тэмцэгч хүмүүс нараа 12 оноос хойш тэмцсэн хүмүүс байгаа байхгүй юу? Тийм, үе энэ чи яг ногоон байгууламжаар нь авч үлдээ. Одоо бид нартэй хүний ногоон байгууламжийг авч үлдээ гэх хүний газар дээр ингээд агаа биш. Бид нар би яагаад замын маань хүртэл үлдээхгүй. За ногоон байгууламжийг устгалаа, тайрлаа окей. Гэхдээ замын маань хүртэл үлдээхгүй ингээд байрын маань хүртэл нураах гээд ах юм. Ингэж болох уу? Энэ ямар зөвшөөрөл болоод хараа 2 алхмын газартаа ийм барилгын суур ухаад ухдаг барилга Монгол улсад байдаг юм, дэлхийд байдаг юм уу? Тэгээд одоо байгаа байр нь нураад унаад олон иргэд ингээд аюулд орчвол хэн хариуцлага хүлээх вэ? Яагаад ийм аюулгүй амьдрал 48 үндсэн хуулиар болгогдсон хэрэгжүүлж байна гэдэг болоод иргэдэд ам бид нэрийг байрлал хоорондын зай гэдэг асуудал хэлж байгаа. Улс бид нэрийг эсвэл залилсан юм уу? Яагаад гэвэл хараа улсын төв асфальтын зам байгааг бид нар гой замтай байна окей гэд авч штэ. Гэтэл өнөөдөр те 3 жилийн дараа энэ асфальт чинь хувийн эзэмшлээс юм аа гэд хуулаад хаяад барилга барь ийм юм байд юм уу? Энэ ер нь зөв те Монгол хүмүүс бас энийг сонсох хэрэгтэй шүү. Асфальтын замыг бол бид нар энийг хизээж хуулна гэхгүй эн чинь улсын те ингээд тодорхой зөвшөөрөлтөө мэдээж тийм болоод хөрөнгө мөнгө гаргаад хийсэн зам байгаа. Тэр замыг өнөөдөр хуулаад барилга барина гэхийг бол одоо ой тонд үнэндээ орохгүй байна. Бид нар чинь ингээд мөрөөрөө л ажил хийдэг хүмүүс шүү дээ. Ийм авилга, ийм аймар юм байдгийг одоо эндээс ингээд тод харах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд энэ улс төрчдийн одоо энэ бичиг мянган ийм бичиг бариад мэдээж хуулийнхаа дагуу гээл барилгын компани барьж байгаа окей. Гэхдээ бүгд цаанаа авилга явагдаж гин гэдгийг ингээд тод байна. Авилга 2 хороол босч гинэ хүмүүсээ энэ дээр ингээд туслаач ээ. Ганцхан энэ хавийн оршин суугчид биш те. Улаанбаатар хот даяараа. Тэгээд энэ хууль энэ улс төрчдийн энэ бусармаг явдлын эсрэг нэг тэмцэхэд биднэрт ингээд хүч болоод тус болох олонний танил хүмүүс инфлюенсерүүдийг бас энэ далимд урайлж байна. Биднэрт туслаач ээ. Тийм. Хамгийн гол нь та бүр чичрэхгүй ярьж чадахгүй шүү дээ. Ийм зүгээр бидний цаас бариад за бид нар тийм яасан шүүхийн шийдвэр юм байна. Хотын стандартын газар ижиж өөрсдөө тийм хүчгүй байх юм уу? Яана шүүхийн шийдвэр
Тэгээ та нарт стандарт алга байна шүү дээ. Тэгэх юм бол тэр байшин чичирхүү. Бас манай хойно байгаа барилга сая яригдаж амжсангүй. Хойно байгаа тэр барилга үнэхээр ойрхон байна шүү дээ. Бараг л нэг айл нөгөө айлын цонхоор давсаа ингээд солилцохоор байгаа байхгүй. Тэр бол аюулгүй байдал биш шүү дээ. Та нар стандартын газар үсттэй. Тэр архитектор наана. Өмнө нь архитектор руу ирээд энэ бол үнэхээр байж болохгүй. Энэ бол үнэхээр буруу юм байна. За энийг ингээд болно ингээд тэгсэн тэгээд байхгүй шүү дээ. Тэр үг чинь яг энэ цаастай адилхан ямар ч хэрэггүй байгаа байхгүй. Та тэгээд чичирхгүй ярьж чадахгүй байгаад юу гэлээ шүүхийн шилрээ гэж манай шүүгч сонсож шүү дээ. Бид хэд юу яаж байгаа? Бид нар одоо юу хүсэж байгаа гэхээр тэр хүмүүс одоо ирж уулзсан гэсэн тэр уулзалт бол бас л энэ цааш шиг хэрэггүй болоод өнгөрөх байх. Бид нар мэдээд байгаа байхгүй юу? Тэр болтол цагдаагийн хүмүүсээ очиж тэр ажлыг яг одоо зогсоо. Тэр хүмүүс бидний оршин суугчдыг бүр сүрдүүлсэн. Та нар гэж хүний газар дураар ажиллахгүй шүү гэж. Бүр ингээд машинаа ингээд тавьж иж бид нар тэгж штэ. Сүүхийнхэнд адил. Улсынхаа замыг ашиглаж иж. Тэгэхээр та нар яг одоо бид нар яг хоёр юм хүсэж байна. Нэгдүгээр энэ асуудлыг ингээд суцлаа тэр байгууллагын одоо баригдаж байгаа бүх юмыг хураах хүртэл цагдаагийн хүмүүсийг очиж тэр хүмүүсийг шууд зогсоо. Бүх юмыг зогсоо. Машины ч гэсэн энэ ч амар олон удаа цуслагдсан байгаа байхгүй юу? Цуслагдаад тийс хэрэгсэн биш үү? Түр үйл ажиллагаа ингээд энийг хэрэгжүүлдэг маа гэхэд бид нар за түр хүлээж авахгүй байна. Бид нар өнөөдөр хинч хүлээж авсангүй. Тэгвэл бид нар одоо өөрсдийнхөө одоо хэмжээнд те бид нар одоо аль чадах болтлоо барилгын компаниудаа одоо алалцъя тийм ээ. Одоо өөр яах юм бэ бид нар Одоо үндэ нэр хуулиар хэрэгдэг бол хуулиар цаашаа тий. Зүгээр одоо байлдан гэдэг шиг л юм болно. Хууль бусаар байлдан. Нөгөө барилга хоорондын зай гэдэгдээс та эхлээд тайлбарлах уу? 2 алхмын газар барилга өгч болд юм уу? Энэ асуудал бол нөгөө барилгын загвар зургийг хилцэхдээ бол холбогдох мэргэжлийн бүх байгууллагууд ордог юм хурал болдгоо. Хот төлөвлөлтийн асуудал хилцэх мэргэжлийн зөвлөлийн хурал гэдэг. Арилга гэдгийг тод Энэ хурлаар бол энэ хурлаар бол оруулаад загвар зураг барилгын норм дүрмийг бол холбогдох архитектор нь боловсруулад, судлаад, архитектор нь судлаад тэгээд мэргэжлийн зөвлөлийн хурлаараа оруулаад загвар зураг батлагддаг. Тэгээд одоо та хэдийн ярьж байгаачлаа ашиг сонирхол гэдэг энэ асуудалтай холбогдуулаад бид хэд бол холбогдох хууль хяналтын байгууллагатай одоо шалгуулад бүх баримт материал тайлбаруудаа өгөөд ийм процессын ажлууд бас явагдаж байгаа. Үүнийг та бүгдээс ойлгоорой. Тэр нь ямар асуудал процессын ажиллагаа явагдаж байгаа юм бэ? Холбогдох арилгатай тэмцэх газар холбогдох хяналтын байгууллагуудаас шаардсан баримт бичгийг одоо өгөөд холбогдох материалуудаа өгөөд шалгуулад явж байгаа гэсэн үг тийм. Манайхаас ер нь бол шаардаад өгөө явж байгаа гэсэн. Тэрийг бол би яг өнөөдөр энд одоо шийдвэрлэх бол тийм хот байгууллагатай стандарт газар. Тийм. Танахаас зөвшөөрлөө болгосноо. Барилгын ажлын зөвшөөрлийн юу? Тийм. За тийм. Тэгэхээр ямар нэртэй хүн гарын үсэг зөвшөөрөл. За энэ дээр бол юу байгаа? Манайх бол барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгийг бол түрүүнд дурдсан би 3 шатны шүүхийн шийдвэр гэсэн шүү дээ. Бид нар бас манай байгууллагаас хин зурсан бай тэрийг хэлээд Дархан баяр гэж хот байгуулалтын хяналтын хэлцээний дарга байгаа. Гэхдээ энэ бол 3 шатны шүүхийн шийдвэрийн үндслээд олгож байгаа шийдвэр шүү гэдгийг та бүгд ойлгоорой. Төрийн захиргааны байгууллагын зүгээс бол энэ зөвшөөрлийг олохгүй гэдэг байр суурьтай алтан бичгээрж энэ байр сууриа тухайн захиалагч компанид бол удаа олгосон байдаг. Хариу хүргүүлсэн байдаг. Одоо байр суурь шүү дээ тийм. Олон жилийн туршид маш олон тооны ногоон байгууламж мод сүг байсан тийм үү. За тэгээд эдгээр эдгээр юм нэг одоо бүхний басаа байхгүй. Би өгч файлын байхгүй болж байгаа тийм. Тэгэхээр одоо байгаль орчны экологийн үнэлгээ гэж гарсан байдаг шүү дээ. Тэр нь ер нь яг гарсан юм уу? Хэрэг тэгсэн бол тэрийг тэгээд хохирлын тэр байгаль орчны хохирлыг яаж барагдуулахаар ер нь ингээд тооцож тэр зөвшөөрлөг олгосон байх юм байна. Юу барилгын ажлын зөвшөөрлөг олгохдоо. Барилгын ажлын зөвшөөрлөг олгохдоо тэр экологийн нөгөө хүндээс үнэлгээ юм гаргадаг шүү дээ. Тэр байгаль орчны үнэлгээ гаргадаг шүү дээ. Тэр юм үнэлгээнд яг үнэхээр гарсан байдаг юм бол тэр талаар бас мэдээ. Тий, одоо барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгийг олоход бол барилгын тухай хуулийн 28 засгийн бүрдлүүд гэдэг тодорхой. Тэр бүх бүрдэл шаардлагуудаа хангаад барилгын хүчлийн төвөөр магадлал хийгдээд холбогдох хангагч байгууллагуудаас техникийн нөхцөлөө аваад ирж байгаа гэсэн. Барилгын ажлын зөвшөөрлийн үе шатууд бол маш өргөн үе шат байгаа шүү дээ. Тэр үе шатуудаа хангаад манай эцсийн шатны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгийг авдаг гэсэн. Үйлчлүүлэх зөвшөөрлөө авдаг гэсэн. Яг энэ нэг барилга хоорондын зай барилга хоорондын зай одоо барилга улсын барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгээ олоход гэрчлэгээ олоход бол оролцоог. Яг гэрчлэгээг бол хот байгуулалт хотын стандартын газраас л олгодог гэсэн. барилгын ус байгаа штэ 24 цаг сэлбэг болор явж байгаа бичлэг бас хянан нэзтэй. Мэргэжлийн хяналтын Үнэлгээ хийх гэсэн тэрийг нь бас хянан нэз
тэр бүх баримт бичгүүд энэ хянаал болгож байгаа гэсэн үг тийм. Яг энэ тохиолдолд баялаг хоорондын зайн зөвшөөрчлөө нэгдэх тэнгүүд энийг дагаад энэ иргэдийн үндсэн хуулиар олгогдсон иргэд аюулгүй орчин амьд харьцан ил зөвшөөрчлөө шүү дээ. Эндээ одоо шинэ хариуцлага хүлээх хүн хэн байх бол зөвшөөрөл болгосон танах уу эсвэл барилгын үйл ажиллагаа одоо шууд нөгөө нэг хууль хяналтын байгууллага үүнийг шалгаж байгаа учраас хин нэгэн дээр хариуцлага яригдсан зай хэмжээнд буруу байна гэдгийг би одоо өнөөдөр тогтоогоод энд хариулт өгөх хүн бол биш байгаа тийм. Одоо тэгвэл танах ингээ хуулийн байгууллагад хандчихлаа тий. Процесс ажиллагаа явуулж байгаа юм байна ойлголоо. Тэгвэл энэ хооронд барилгын ажлыг зогсоох одоо ямар нэгэн тийм хуулийн заалт баггүй. Тийм. Тус газрын зүгээс бол нөгөө хэлээд байгаа шүү дээ. Олохгүй гэдэг байр суурьтай байсан. Тэгээ 8 сарын 25-ны өдөр нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүртэл одоо биелүүлж ажиллаач гэдэг бичиг ирүүлээд байгаа. Бид хэд бол байр суурь алдан бичгээр бол удаадараа олохгүй гэдэг байр суурьтай юм байсан. Тийм. Шалгагдж байгаа хэрэг дээр бол юу байна шүү дээ. Гэхдээ яг тийм юм яг тийм бол хуулийн залт байхгүй. Яг тийм нөгөө одоо энэ асуудал нь шүүхээр шалгагдж байгаа учраас бид нар үүнийг бол зогсооно гэсэн тийм бол яг хууль заасан зөвхөн Азийн бүсэд 15 болон түүнээс дээш өндөр байдлаар баригдахгүй гэдэг. Тийм юу бол байхгүй. Албан ёсны захирамж тогтоол шийдвэр бол байхгүй. Тэр болохоор нөгөө юу яаж байгаа тухайн орчинд нөгөө техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан тухайн актыг хэлж байгаа. Одоогоор бол тэгтээ нийслэлийн зүгээс одоо төвийн бүсэд өндөр барилга баригдах тухайн асуудлыг бол хилцэж байгаа. Албан ёсны шийдвэр бол гараагүй байгаа тийм. Тэгэхээр тухайн баялаг байгууламжийн дээр бол одоо шинэ сургууль цэцэрлэг бас байхгүй байгаа шүү дээ. Ийм газар зөвшөөрөл өгч болох юм уу? Тийм, энэ нь болохоор одоо барилгын тухай хуулиараа захиалагч нь өөрөө SNDU компани байхгүй. Тэгэхээр нөгөө одоо иргэний өмчилж эзэмшиж байгаа газар дээр төрийн захиргааны байгууллага та нар газар дээр заавал ийм юм байр заавал ингэх гээд байх. Яг тийм чиг үүрэг бол хуульд бол тусгаална хуулиар зохицуулагдаагүй олгогдоогүй гэсэн төрийн захиргааны байгууллага дураараа иргэдийн өмчийн эзэмшлийн газар дээр та нар ингэдэг гээд байх хэрэг нь бол шууд олгогдоогүй төрийн байгууллага. Тэгээ танахаас тэгж зааж өгч тэгж байдаг олон жишг байдаг үстэй. Тэг яг энэ нөгөө нэг SNDU-гийн анхны архитектур төлтийн даалгавар загвар зургууд нь бол 2014 оных байгаад байгаа. За үүнээс хойш газрын эрх сэргсэний дараа бол одоо бараг 7-8 жилийн өмнөх юм төлөвлөлтийн даалгавар загвар зураг үйлчлэлийн зөвшөөрлүүдтэй байгаа байхгүй. Тэгэхээр тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгчсэн хууль дүрм журмууд бол бас одоо өөрчлөгдөж хүмүүс яг нөгөө одоо өөрчлөлж байгаа хууль дүрм журмаар нь бас бодоод байх шиг байна тийм. Эдгээр бас компани байна. Ачаад Цэг гэдэг компани бас нэг компани. Ингээд нийтдээ 4 компани яг энэ 3 газрыг бол бүрэн одоо барилгажуулах гээд байна л да. Тэгэхээр тийм бусад энэ компаниуд дээр бас яг ямар процесс явагдаж байгаа тэрэн дээр мэдээлэл өгч. Тухайлбал Цэг компанитай бол байршлын өөрчлөн газрын өөр газар олгоно гэж урд нь ярьжсэн гэсэн юм мэдээлэл байгаа тийм. SNDU юм уу тийм. Энэ дээр яг хэлэхэд зэрэг бол одоо энэ одоо төрд ажиллаж байгаа энэ хүмүүстэй өөрсдийнхээ албандаа ерөөсөө үнэхээр шудрах бус ажиллаж байна. Юм болохоор л яг одоо энэ одоо жишээ нь одоо энэ хүн байна шүү дээ. Энэ хэн блэ? Төгс дэлгэр шүү. Тэ? Нийслэлийн ерөнхий архитектур төгс дэлгэр гэж хүн байна. Би зориод нэрийг ингээд онцолж хэлж байгаа байхгүй юу? Энэ хүн 8 сарын 13-нд яг Нэрцэнгагийн баруун орчимдын авилгал 2 хороолол дээр хурж ирж нүдээр харсан, үзсэн. Бусад одоо бүх хэвлэх албантайгаа ирж исэн. Бацорг төлөөлөгч үрсгэрсэн тийм ээ. За тэгээ эдгээр ингэж ярьж хад одоо ялангуяа одоо энэ төгс дэлгэрийн архитектурч хэлэхдээ за энэ SNDU болон энэ бусад газруудыг одоо жившилцэлд хүргье. Одоо газрыг газраар солих. За иргэдийн хүсэлтээр одоо нийтийн эзэмшилд ороод ногоон байгууламж байгуулъя гэд ингэж сайхан амлж явчихад тэгээд маргааш нь 8 сарын 14-ний 14 цагт SNDU компанитай тохиролцсон живсэлцэн та нар сайхан санаа амар байж бэ гэж хэлсэн. Одоо ингээд энэ ажлыг зогсооно гэж барилгын ажлыг зогсооно гэж хэлээд явсан. За тийм биз дээ. Тэгсэн чинь тэд нар явлаа. Тэд нар чи бүр өстө улаан цаймгаар улам хүчтэй ажилласан баг. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо ингээд 15 16 онцглоо. Нэгд хоёр дахь давхар ингээд босч जैन. Зойрын газраа бүр ингээд ухчихсан. Сэмтэлчихсэн, эндүүдчихсэн. Бүр зам мам гаргаад ингээд хотхон дотроо л да бид нар зүрсэг тэр падли байхгүй зам юм байгаа. За ийм байж байна. За тэгээд энэ яагаад одоо жившилцэн гэж хэлчихэд өнөөдөр хүртэл тэр барилгын ажил ингээд хэвэндээ явж бүр хүч эрчтэй хүчтэй оргилж явж байна. Яагаад хэлсэн хамдаа хүрдэн яагаад ард иргэдээ ингэж үл тоодгийн. Тэгээ юм болохоор л өнөөдөр чигээ бид нарыг хүлээлгдэг шүү дээ. Бүгдээс авахгүйлаад одоо очинд
тэрийгэ дуудна, энийгэ дуудна, өөрөө байхгүй, өөрөө ууднууд хуралтай гэсэн ингээд гараа явчихдаг. Миний бодлоор одоо энэ давхрынхаа нэг давхраар гараа явчихдаг бодолтой. Тэгэхээр одоо бид нар энийг яах вэ? Энэ бол яалтчгүй авилгал хоёр хороолол. Хүмүүсээ та нар одоо мэд хэрэгтэй шүү дээ. Энэ Эрдэнэгийн баруун орчим авилгал хоёр хороолол гэдэг шин авилгал хороолол үүсэж байна. Үнэхээр харамсалтай байгаа шүү дээ. Тэгээд боохоос илүү те одоо ингээ босч байгаа бид эднэрийг зогсоогоод өгөөч гэж бид нэр хүсэж байгаа байхгүй юу? Хамгийн гол нь стандарт ерөөсөө бүгд алдагдсан байна. Стандарт ингээд юм бүр зөрчиж байгаа гэж хуулиуд зөрчиж. Бичиг баримтчмаар тэр чигтээ өөрөө стандарт одоо зөрчсөн байна шүү. Одоо энэ бол хуулийг бодолсон шууд ингээд зөрчсөн байгаа байхгүй юу? Одоо голын айс хавыг тасалсан байна. Тэгэхээр ч одоо тэрийг яаж мэдгүй гэх юм бол энэ SNV-ийн тэр газар ухсан хашааных нь араас нь харах юм бол ингээд турбин зооцсон доороос нь цэвэр ус ингээд гоожж байгаа шүү дээ. Уйлмар. Бид нар голын айс хавыг бодоод тэр чигт тасалж байгаа. Газрын гүнээс гарсан усыг сэрж бол руу цутгаж байгаа энэ бас байж болд юм уу яг энэ. Энэ ч одоо 2037 онд яг тэрийг яг тухайлчиж байгаа гэдэг. Та байдлаа хотын стандарт Яг одоо тэгтээ тэгж гараад байна гэж. Тэнгүүд одоо шиг нэг тий одоо гарч байгаа юм гэж байгаа. Тэнгүүд хоёрдож одоо тэгвэл байдлаа нь баригдаж байгаа юм бол нэг нь танаас зөвшөөрөл өгсөн. Тэгээд араас нэг хуулийн хэлтийн бол хандчаа танаас бол процесс явагдаж байгаа юм ойлгох. Тэгвэл тэнд өрнөж байгаа ажил маань одоо тэгвэл хууль бус ажиллагаанууд явагдаад байгаа юм байна. Эндээс танаас яг хяналт стандарт яг тавьж ажиллаж байгаа юу? Ажиллах боломжтой юу? За одоо тийм нэг ардаас нь ус гараад байгаа гэдэг асуудлыг бол би яг мэдэхгүй байна. Энэ дээр бол юу холбогдох барилгын техникийн улсын байцаагч нар гэж байгаа. Тэр хот байгуулалт хотын стандартын газар эсвэл хот байгуулалт орон сууцлжуулалтын яамн дээр байцаагч нар байгаа. Хэрвээ иргэд одоо үнээр яаж Зүгээс нэг юм асууж ядах уу байлгалаа. за. Ер нь нэг байлга байшин байлаа. Тэр замгүй ээж болдог уу? Замгүй. Асфальтын зам нь ингээд хувь хүний нэг мөнгөтэй барилгын компани газар гээд тэгээд нөгөө асфальтыг хуулаад шууд барилга барьлаа гэд ингээд дайрах энэ ер нь яг хувь хүний хувьд ч юм уу яг ингээд хэлтэй энэ яг зөв үү? За би яг төрийн шиг байна. Харин уучлаараас өөрөө чинь ч гээгүй бас төрийн ингээд бас хүний өмнөөс л явж байгаа чи мэдээч ингээгүй битгэд ойлгож чинь уучлаараа. Гэтэ битгэд айгүй бухимдалтай байгаа хгүй юу? Тийм биз дээ. Одоо чинээч минийч те үзэж байгаа хүмүүсийн байр авлаад засмал замыг нь хуулаад тэг энэ яаж юм болоо гэсэн чинь энэ хин нэгний энэ компани газараа хөлөө аваарай холдоорой гэж энэ шудрагуу тий би одоо бид нар энийг хиндээ хандаж хэлэх юм бэ өнөөдөр би одоо хүмүүс Нямбатараа гэж ориллоо гэх бах үгүй бид нар өөр хиндээ хандах вэ ерөнхий сайдад хандах уу үе үеийн тий үе үеийн хотын дарга нар гарч ирэл энийг ногоон байгууламж болгоно гэдэг. Гэхдээ арайч бас ийм дээрээ тулаагүй. Гэтэл одоо ийм юм болоод байна. Нямбатар дарга таны чихэнд хурж ивэл энэ асуудал дээр анхаарлаа хандуулад өгөөч ээ. Тэ боржуурын асуудлаа түр орхиод энэ модны асуудал, энэ оршин суугчдын аймнаас эд хөрөнгө одоо энэ барилгын компани оршин суугчд бид нар хоорондын тэмцэл одоо бас яахыг бид нар мэдэхгүй байна шүү дээ. Айгуу дундаа ийм бухимдалтай төрийн ийм шудраг буус авилгачтайс болж бид нар үнэхээр одоо өнөө оройноос бид нар суулт зарлана. Нөгөө засмал замаа одоо хамгаалъя зөв үү? Бид нар усын замаа хамгаалъя л да. Өөр бид нар яах юм бэ те? Тэр охин яриа. Одоо гол нь хотын стандартын газраас юу хийх вэ? Хотын стандартын газраас юу вэ? Одоо таны зүгээс та яаж ажиллах вэ? Бид нар тэрийг авмаар. Яагаад гэвэл мэдээж хотын стандартыг хангаагүй нь бол тодорхой байна шүү дээ үнэхээр. Одоо тэр хотын стандартын газраас юу хийх вэ? Бид нар За би энэ хоёр асуултанд хамт найруулж тий. За юуны төрөнд одоо хувь хүний зүгээс ингэж бодож гинэ үү гэдээ ингэж байгаа шүү дээ. Би бол танга хүргэсэн төрийн албаагч тий. Өнөөдөр төрийн албаны тухай хууль заасанчлан би төрийн албан ёсны байр суурийг илэрхийлэх ёстой. Би яг ингээ хуулиар хязгаарлагдсан эмэрхтэй хүн байгаад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр би энэ дээр бол яг хувь хүнийхэн зүгээс хариулж чадахгүй нь харин шүүхийн шийдвэр болж байгаа процессын тухай бол та бүгдд бол өнөөдөр бүх мэдээлэл баримтуудыг бол цаасан хэлбэрээр ч гэсэн өнөөдөр өгчөж болно. Бид манай байгууллагын зүгээс одоо шүүхийн шийдвэрийн дагуу энэ олгочихсон байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол шүүхийн шийдвэрийг биелүүлээд явж байгаа гэсэн үг. За иргэдийн зүгээс мөн одоо ингээд шаардлагатай асуудлуудыг шалгуулмаараа ингэмээрээ гэдэг юм асуудлуудыг тавьж штэ. Тэгэхээр энийг холбогдох одоо хууль хяналтын байгууллага, улсын байцаагч энэ газруудад бас иргэд өөрсдөө бас шалгуулад өөрсдөө яг холбогдох газруудад нь алтан бичгээр албан ёсороо өргөдөл гомдлоо хандаад ингэж шалгуулад явах нь бас зүйл гэж байж байгаахдаа ядагдаж байна. тэгэхээр сая ер нь бол танаа зүгээс бол юу ч хийх юм шүүхэд байгаа нь та нар өөрсдөө бичих үү гэдэг л хариу өгж штэ. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Нэгэн шүүхийн юм ингээд тэр авилгал ямар нэгэн хэрэгээр гарцсан тэр буруу шийдвэрийг та нар бурууг нь мэдсээр ич хайчих юм уу?
Хотын стандартын газар өстэй та нар. За би хариулж байна. За буруу шийдвэр гэдэг нь одоо таны яг ямар шийдвэрийг хэлээд байгаа чи би ойлгохгүй. Яг буруу шийдвэргээ гарцсан одоо энэ бичиг цагаас биднэрт бол төрийн байгууллага чинь за чи ойлгоорой тий. Төрийн байгууллага бол яг хэлж цаасан дээр явж байгаа яг цаасан дээр дурдсан зүйл залтыг л ингээд баримтлаад бид нар ажиллаж байгаа юм төрийн албаагч шүү дээ. Тэгэхээр бид нар цаас ч хуульж өрссөн байх. тий харин тэгэхээр энэ асуудлаар шалгагдаад явж байгаа учраас та нар бас өөрсдөө иргэд хууль хяналтын байгууллагт нь шалгуулъя гэдэг хүсэлтэд гаргаад ингээд явах боломжтой. Хуулийн газруудад ингээд хүсэлт өгөх нь хүчтэй юм уу? Хотын стандартын газар бид нарт туслаад бас ингээд нэмэлт үйл ажиллагаа тань болж шүүхийн шийдвэр гарсан ойлгож байна. Тэр шүүхийн шийдвэр буруу гарсан байна. Тэр бол бүхэн болгон мэдэн шүү дээ. Тэгэл тэрний араас нь та нар үйл ажиллагаа авч болтго юм уу дахиад? За тэгэхээр шүүхийн шийдвэрийг бол төрийн албаагч зөв жирээний гэргийн зөв шүүхийн шийдвэрээр буруу шүүхийн шийдвэрээр гихтийн боломжгүй шүү дээ. Тийм 3 шатаараа гарсан шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг тийм. Тэгэхээр яг эрх зүйч хүн байвал яг үүнийг ойлгоно л дээ. Үгүй тийм шийдвэр гэдгээр шийдвэрийг одоо жишээ мэдээ шүүхийн шийдвэрийг бүр ингээд та нар бол эсрүүц хэрэгтэй гээгүй ш. Дахиад хяналт тавиад араас нь явдгүй юм уу? Энэ болохгүй энэ буруу ингээд шийдвэр гарцсан байна гэдгийг явж болдгоо юм уу гэдэг юм. Тэгээд одоо ингээд стандарт төрсөн байна. Хоёрдугаар байгаль орчин сүйтгэж байна. Үүнийг та нараа яагаад энэ учраас бид нар наадах танаа шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж болохгүй гэж эсэргүүцэж болдгоо юм уу та нар? Тэгээд одоо ингээд барилгын үйл явцсан өөрөөсөө хотын стандартыг яаж ингээд хохироож байна. Тэрийг нь бас ингээд шүүгээд явдаг юм. Эсвэл за гарцсан гэсэн ингээд шууд хайчт юм уу? Гарын үсэг зурцлал хаалтай. Тэгээд иргэдийн хэрэггүй шүү. За хэлсэн шүү дээ. Одоо би яг нэг өмнөх юмнаа давтах гал юм л та. Одоо барилгын норм дүрм ийм асуудал яриад байгаа шүү дээ. Энд чинь бол холбогдох бүх мэрэгжлийн байгууллагын хүмүүс байж агаад мэрэгжлийн зөвлөлийн асуудал хэрэгэлцэх ийм ажлын хэсэг гэж байгаа. Тэр ажлын хэсгийн хурлаар ороод хилцүүлээд холбогдох загвар зургийг олгож байгаа гэсэн үг. За энэ дээр бол тэр загвар зөвхөн ингээд хараад байгаа. Тэгээд одоо шинэ одоо тэгвэл шинэ энергээд яг хүснээ ус хараад байна. Энэ нь бол одоо зөрчил байна гэх юм бол энэ гээд хаам тавьстай. Тэнгүүд тийж хандлаа гэхэд тухайн байдлаар зөвшөөрлийг цуцлаад бүр ингээд цуцлах боломжтой юу? За цаашлаад бол зөвшөөрлийн тухай хууль заасан зөвшөөрлийг хүчингү болох үндслүүд гэж байгаа. Тэр нь одоо зөвшөөрлийг хууль бусаар ашигласан, хурам эхлэх замаар олж авсан ч гэдэг юм уу. Иймэрхүү үндслүүд, нөхцлүүдийг зөвшөөрлийн тухай хууль зааж өгсөн байгаа. За одоо барилга ухсралтын үйл ажиллагаа эрхлэхдээ бол захиалагч компани одоо тэр унтны усны орчны хамгаалалтын бүсийг эвдлээд ингээд та нар хэлж байгаа усыг гаргаад ингээд хууль бус байгаль орчинд халтай ийм үйл ажиллагаа эрхэлсэн бол байгаль орчны улсын байцаагч гэж байгаа. Нийслэлт ч гэсэн нийслэлийн байгаль орчны байцаагч гэж байгаа. Тэгээ эдгээр холбогдох мэргэжлийн газруудад хандаад шалгуулад явах боломжтой тийм. Тэгээд тэн нь одоо чинь эргээгээд одоо байдлыг зогсоох үндэслэл болох уу? Тийм хэрвээ үнэхээр одоо барилга ухсралтын үйл ажиллагаа эрхлээд зөвшөөрлийн тухай хуульд бол зөвшөөрөл олгосон байгууллага одоо үнэхээр одоо тэр барилга ухсралтын үйл ажиллагааг эрхлэхдээ байгаль орчинд ийм халтай үйл ажиллагаа эрхэлсэн нь улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдчих юм бол хот байгуулалтын стандартын газраас үүнийгээ зогсоо, үүнийгээ засан залруулах гэдэг шаардлагыг 2 ба түүнээс дэш удаа тавиад одоо тухайн захиалагч буюу SNDV компани энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд цаашлаад зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээг авах боломжтой. Одоо осон сувчид үйлчлээ. Осон сувчид одоо шинэ ингээ энэ байдлаар чинь ингээ 22 цагаас хойш буюу шөнийн цагт ажиллаад байна. Энэ нь бол болохгүй юм аа, хууль бус юм аа гэдэг агуулгыг тавьж шүү дээ. Эргээгээд энэ болоо одоо жишээ нь ус алж байгаа зэрэг юм хууль бус үйл ажиллагаанууд байж, хууль бус байж боломжгүй энэ ажиллагаанууд дээр эргээгээд танахаас хяналтын шаардлага тавих боломж байдаг уу? За энэ дээр болохоор нөгөө одоо шөнийн цагаар буюу 22 цагаас хойш гэсэн үг юм байна шүү дээ. Шөнийн цаг гэдэг чинь 22 цагаас 6 цаг болтол гэдэг энэ цагийг бол шөнийн цаг гэж ойлгодог. За үүнтэй холбоотой дуудлага мэдээлэл бол иргэд одоо цагдаагийн байгууллагад те бидний аюул нийтийн хэв журам амглан байдлыг алдагдууллаа гэдэг байдлаараа тий цагдаагийн байгууллага холбогдох байгууллагуудад бол хандаад явах эрх нь бол байгаа тийм. Бид нар цагдаад зөндөө хандсан ямар ч нэмэргүй юу? Тий. Хөрсний аюулгүй байдлын үед яах вэ? Тэрийг хаанаас одоо шийдвэ? Хаанаас гаргасан одоо манай байр ингээд нурч унах гэдэг байгаа. Хотын стандартын газар энд ямар шийдвэр гаргахгүй юм? Байр стандартад ордгүй юм уу тэр байхгүй. Дөрөнд байхгүй. Стандартын газар үйл ажиллагаа явуулаа. Манай байр ингээд нурч унах гэдэг байгааг стандартад хамаагүй юу? Эсвэл нэг байр барихтаа хажуухын байрыг нураачаад бариад идэх юм болов манай Монгол улс. Хүүхэн хизээ шийдвэр тийм. Нэг энэ дээр ингээд дуустал байгаа гэсэн үг.
байцаагч бол яг нөгөө шийдвэр гаргах тодорхой хугацаатай байгаа ш зөрчлийн үйлээрээ эрх бүхий албан тушаалтан байгаа. За би яг нөгөө зөрчлийн үйлд байцаагчийн яг хэд хоногт ийм асуудлыг шийдвэрлэнэ гэснийг бүр тодорхой хэдэн хоног гэж яг одоогор мэдэхгүй байна. Байцаагчийн эрх бол одоо байцаагч бол барагцаагаар юунд 5 барагцаагаарч гэж нөгөө зөрчлийн тухай хуульд заасанчлан зөрчил мэдээллийг шууд хүлээж аваад 5 хоногийн дотор бол хэрэгээ үүсгээд ингээд шалгаад явдаг ийм журамтай. Нийтийн асфальтын замыг бас ингээд нэг бухимдалтай нийтийн асфальтын замыг нэг компанид ингээд маа гэж хувьчлаад өгцөн нь бас айгу гомдолтой. Ингээд шулуун ингээд гараад ингээд явцдаг замыг одоо Улаанбаатарын иргэд мэдчихэж байгаа. Ингээд бүгд ингээд хувийн компани зам ингэж болдгийм үү те? Цаашдаа бид нэр яаж амьдрах юм бэ? Нөө нийтийн өмч стандарт хамаагүй юу? Хувийн компанид өгчлөө гэдэг ахвал яригдчихэж байгаа юм байна. За энэ асуудал бол нөгөө өмнө нь бас СНД одоо сая сүүлд шүүгдсэн асуудлаасаа өмнө нь бол энэ асуудлыг шүүхээр хэлэлцэгдээд шүүх бол бас СНД-ийн хэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад шийдвэрсэн юм асуудал байгаа юм билээ. Тийм. Өнгөрсөн шүүхийн одоо хариул яриад байгаа юм шиг урагшаал анх ямар ч танарт бол юуж байх юм шүү дээ. Шудраг хилжээч одоо яг газар дээр ингээд айгүй хэцүү байгаад байна л да. Яг газар дээр ингээд бид нэр ингээд болохоо болоод хоолон дээр ингээд хутга ирчээд ингээд байж байгаа. Одоо таасаа хуулийн байгууллага хандсан гэж хэлсэн шүү дээ. Тэр хандаагүй хуулийн байгууллага биднийг шалгаад манай зөвшөөрлүүдийг холбогдох баримтчүүдийг шалгаад тийм холбогдох материалуудаа татаад явж байгаа гэсэн. Хуулийн байгууллага өөрсдөө танаа дээр хяналт шалгалт хийж байгаа гэж бодлоо. Тийм хяналт шалгалт хийгээд бидний одоо гаргасан зөвшөөрөл бүх баримтчүүдийг шалгаад ингээд явж байгаа гэсэн үг. Процесс нийтээ хэлсэн. За энэ процесс хийзээхснийг мэдгүй биднэрт бол яг тэгж аль биесээр процесс ингэж эхэллээ гэж бол танилцуулаагүй биднээс нөгөө материалуудаа шаардаад явж байгаа л юм процесс явж байгаа. Иргэд одоо тэгвэл яг энэ осон суугчид та өсөлтөнд агуулгын нь ойлгочлаа шүү дээ. Тэгвэл энэ иргэд ямар ажиллагаа одоо үргэлжлэл агуулгатай үргэлжлэл хардах юм бол танахаас яг тэр байдлаа дээр ингээд хяналт шалгалт хийх боломжтой байна. За манайх бол яг нөгөө биээс шүү дээ хот байгууллагын дэснэртэн газар гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ барилгын зай хэмжээ норм дүрмтэй холбоотой асуудлыг бол барилгын техникийн хяналтын улсын байцаагч буюу хяналт шалгалтын газар шалгах хэрэгтэй. За мөн хот байгуулалт орон сууцчлалтын яам дээр улсын ерөнхий байцаагч байгаа. Тэр байцаагч нарт хандаад холбогдох шийдвэрүүдээ гаргаад явах боломжтой. За тэр бол нээлттэй сайттай байгаа. Илүү дээд тушаалын хүний утасны дугаар. За би бол нөгөө тэр шууд хүний утасны дугаар моорыг мэдэхгүй шүү дээ. Яг хичнээн мод тайрсан гэдэг нь дээр. За тэрийг бол би мэдэхгүй байна. Яг шууд шууд би одоо тэнд хэдэн мод байсан тэрийг тайрч авсан гэдэг асуудлыг би өнөөдөр бол хэлж мэдэхгүй байна тийм. Тэгэхээр одоо энэ цагдаа нар яг нөгөө цагтын газраас амарч байна тийм. Тэр нөгөө цагдаагийн байгууллагад энэ орсон суугчид орой болгон гомдол мэдээлэл өгдөг гэж мэдээлэл өгсөн тийм ээ. Тийм. Тэгээд яг цагдаагийн байгууллагаас нь яг ямар хүртэл арга хэмжээ аваад яах ёстой гэдэг юм бол тэр талаар юу юм. Энэ хүмүүс бол одоо цагдаагийн байгууллагад өгөөч нэмэр алга гэсэн юм гомдолтой байна л да. Тэр чинь нөгөө нэг яг чиг үүргийн дагуу цагдаа ажиллаа ихгүй бол тэгээ прокурорт нь хандан цагдаагийн дээжний байгууллагт нь бас ингээ хандаа явах боломжтой. Цагдаагийн чиг үүргийн тухай бол би хэлэх боломжгүй байна тийм. Очсон. Наймсрын 13-ны яг энэ уулзалт дээр энэ уулзалтын үр дүн юу бэ гэдгээд л асууж байгаа юм. Тэдний хоноод гэсэн шийдвэр Тэр 10 жилийн өмнө газар олгосон юу? Өнөөдрийн энэ газар олгосон юу хоёр ч тэнгэр газар шиг ялгаатай шүү дээ. 10 хэдэн жилийн өмнө тэр хавьд ч барилгачлалт бараг байхгүй байсан. Хүн амын нэгтршил баг. Өнөөдөр шинэ нөхцөл байдал үүссэн байна шүү дээ. Тэр авийн тэр ийм артын урт талд бүтэн хороолол үүссэн байна. Тэгээ одоо тэр хавьд ч нэгтршил ихтэй бүсдгээд усан сан бүхий газар одоо тэр дээр үеийн тэр нөхцөл байдал чинь өөрчлөгдсөн байна шүү дээ. Тэгээ энийг та нар хот төлөвлөлтөд яаж төлөвлөх гэж байгаа? Энэ 2040 тэгээ одоо тэр дээр үеийн стандартаараа төлөвлөх гэж байгаа юм уу? Одоо энэ ширээний ард тэр аж ахуй нэгж иргэд тэр танаа энэ хот байгуулалтын тэр нийслэлээс хүмүүс ширээний ард суухгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Одоо энэ асуудлыг шийдэхин тулд ийм л арга байна шүү дээ. Шүүхтээ танаа зөвшөөрлөг цуцлаад шүүхтээ шинээр хэлсэн нөхцөл байдал гэдэг яг саяны асуудлыг яриад хөндөл болох боломжтой юу гэдэг агуулгаар хэлж байгаа. Асуулт асууж байна уу? За энэ дээр бол 3 шатны шүүхийн шийдвэр нэгэнд гарцаад гарчихсан шүүхийн шийдвэр биелэгдээд явагдаж байгаа асуудал тийм. Шинээр нөхцөл байдал эсвэл бас иргэд бас өөрсдөө хандах хэрэг нь бас нээлттэй байгаа шүү дээ. яг иргэд өөрсдөө хандлаа гэж танаа байгуулаас ингээ хандгаад ажиллах боломж болцоо байгаа болов.
одоо бид нар яг нөгөө зөвшөөрөл олгосон байгууллага шүү дээ. Тэгэхээр зөвшөөрлөө шүүхэн шийдвэрийн дагуу олгочихсон байгууллага. Тийм. Хариуцагчаар явж байгаа гэсэн үг тийм. Тийм. За би дараагийн уучлаарай би юу гэсэн. За би юу холбогдох нөгөө ерөнхий архитектурын туслахын дугаарыг та бүгд өгчөөгөө. Тэр авсан. Уцаа өнгөрч байна. За би тэгвэл нөгөө холбогдох дугааруудыг таад өгчий. Ерөөсөө ингэдэг байхгүй. Одоо ингэ яаж тэгээд дараа эргээд ингээд холбогдох гэхээр эргэг холбоо гэж юм байдгүй. Уцаа тасалчихна. Ир гэхээр ирэхгүй, уулзъя гэхээр уулзахгүй ийм болдог байхгүй юу. Тэгээ ер нь энэ хүмүүс хэцүүдээ бид дараа намын ингээд ярьчдیں۔ Тэгээд яваад тэгээд эргээд ирдгүү одоо ингээд гараа явчихдаг байхгүй юу. Ингээд эргээд бид нар ингээд дунд нь хохироод үлдчихдэг. Араас нь зөндөө олон утас зах нь вайбраар мэдэгдэн мессеж бичнэ тийм ээ чатаар холбогдох гин. Ерөөсөө уншсан юм шиг байгаа. Тэгээд хариу бичихгүй, эргэж уцаа авахгүй, хүрээд ирэхээр ирэхгүй, уулзъя гэхээр уулзахгүй, цаг өгөөч гэхээр цаг өгөхгүй. За яг ийм л үү. Тэгээд нэг туслах дээр нь очиход туслах нь би мэдэхгүй, би энэ ажлыг мэдэхгүй. Дарагдаа хэлий за. Тэгээд яаж холбогдохоо мэдэхгүй. Ер нь төрийн ажлуудад ингэж явж байна. За одоо энэ дээр бас нөгөө нэг хууль бус барилгын ажлын тухай нэг юм тодруулж ирэхэд ер нь барилга босхын өмнө одоо ингэхтэй юм байлээ. Иргэд тэ төр болон хувийн хвшлүүд энэ гурав хоорондоо зогсож байж барилга босох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол барилга нь за одоо энд одоо хүмүүсийн одоо иргэдийн оршин суугчдын хэрэгцээ юу вэ гэж судлах хэрэгтэй нэгдүгээр. Түүнийг нь төр бас зөвшөөрөх хэрэгтэй. Дээрээс нь мэдээж иргэдийн санал хүсэлтийг номер 1 тавих хэрэгтэй байхгүй. Гэтэл ерөөсөө иргэдийн санал хүсэлт одоо эрэлт хэрэгцээ гэж ерөөсөө падлын түүч хамаа байхгүй. Зөвхөн зүгээр би газартаа хөө би энэ дээр ингэж ажиллана. Тэр байшин хэдэн давхар барилгаа барина. Тэгээд хэдэн зуун тэр бом төгрөгийн ашгаа бодно. Ингээд болоо. Тэгээд энэ лайд анжихыг нь тэр хавьд нь амьдарч байгаа иргэд оршин суугчид үрдгэл авахгүй юу. Тэгээд ийм нэлээ энэ бол үнэхээр хамтлаа. Тийм болохоор зэрэг энэ айлгад хоёр хорооллоо. Энэ бүх төрлийн түшээдээ эрхэм төрлийн түшээдэн та нар зогсоож өгөөч л гэж гоё да. Тэгэхгүй бол бидний эрх дэндөө зөрчигч जैन бид нар одоо үндсэн хуулийнхаа эрхээр амьдрах ямар ч боломж алга. Өнөөдөр байшин чичирч байна. Таац ингээд хөдөлж байна, шохоо унж байна. Тэр авжирууд хөдөлж байна бүр садагдаад тэгээд самталтаа сууж байгаа доороосоо бүр ингээд чичирч байгаа. Өчигдөр өөр манай байрны ингээд иргэд оршин суугчдтай боо юм болоо группээрээ ярилцаад айгаад зарим хүмүүс нь айж уйлаад зарим төгчдийн даралт нь ихсэн байна. Тийм ээ? За тийм учраас зэрэгэд ерөөсөө яачгүй бид нар одоо өнөөдөр бүр ингэж орж ирсэн гэхгүй бүхэл бүтэн өдрийн одоо ажлаа хаяад ингэж ороод ирж тэгтэл одоо харамсалтай нь ерөнхий архитектурч төгс дэлгэртээ уулзах чадсангүй нь бол маш гомдолтой нэг өөрөөс нь үгийн сонсох хэрэгтэй байсан тийм ээ. Тэгээд одоо өөрөө байгаа энд ирнэ гэж тусгаараа хэлвчээ тэгээд одоо гинт байхгүй болчихж байгаа байхгүй. Ерөнхийлөгч нэг хэлэхгүй юм байна гэсэн чи хувийн хвшил ингэж одоо ингэж хариад байдаг тийм шүү дээ. Одоо ингэж Монгол улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлсөх ингээд тэр бомод ингээд тарья байгаа модоо те бүгдээрээ хайрлаа цаашдаа ингээд тэр бомод тарья гэсэн гэтэл одоо энэ хотын төвд байгаа ганц одоо ногоон байгууламжийг одоо ингээд барилгын одоо компаниуд ингээд эхнээсээ устгаж байна. Одоо тэнд үлдсэн байгаа тэр Эрцэнкагийн дагуу байгаа маш одоо олон 10 жилийн наст 13 мод байгаа. Зам дагуу явган хүний зам дагуу. Тэрийг одоо энэ компани одоо хашаалж аваад тэр нэг зам тавиад хашаалаад одоо тэрийг удахгүй тайрна гэж байна. Ингэж болд юм уу? Тэг. Гэхдээ нүүлгэх шаардлага байхгүй. Тэр угаасаа тэнцэнэл байх ёстой байхгүй юу? Ерөөсө мод устгаж болохгүй. Өнөөдөр чи Улаанбаатар хот чи ерөөсө ногоон байгууламжгүй. Хүүхдүүд агаар дутагдчихж штэ. Тэгэхээр энэ Монгол улсын ерөнхийлөгчд би бас одоо хандмаар байна. Та одоо энэ ногоон байгууламжийн юугаа хөтөлбөрөө те хамгаалж одоо энэ иргэдийн талд дуурайч гэж бас хэлмээр байна. Тэгээ энэ үндсэндээ энэ 3 газар дээр чи айл 10 хэдэн жилийн өмнө олгосон газрын одоо тухайн үед чи одоо хүн ам нэгтаршил бага байсан байна. Нөхцөл байдал өөр байсан биз шүү дээ. Тэ? Тэр замын төгжрөл бүх асуудлууд нь ондоо байсан байна. Одоо тэгэхээр чи хүн ам хэр их нэмэгдсэн байна те түүнээс хойш 10 хэдэн жил болж байна. Бараг 20 жил болох гэж шүү дээ. Тэгэхэд чи хүн амын нэгтаршил нь ихссэн. Одоо тэр ногоон байгууламж тэр байхгүй та ялгаагүй хүүхдүүд тоглоомын газар байхгүй. Сэлб голын юм усан сам газар нөхцөл байдал өөр болцсон байхад тэр өмнөх шийдвэрүүдийг үндэслээд ингээд шүүх шийдвэр гаргаад ингээд яваад байдаг. Өнөөдрийн бодит байдалтай ерөөсөө нийцэхгүй байгаа байхгүй. Одоо тэр компаниуд бол өөрсдөө дураараа ашиглаж штэ. Зүгээр л нийтийн эзэмшлийн зам талбайг шууд хааж ийн зам явган замыг шууд өөрсдөө дур мэдэж одоо
замаа зүгээр өөрсдөө л гаргаж штэ. Өөрсдөндөө зориулж. Гэтэл тэр чинь одоо Улаанбаатар хотын нийт хүн амын эрх ашиг хөндөгдөж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр үндсэндээ одоо шинэ нөхцөл байдал үүссэн байна. Эрдэнэгийн энэ 3 га ногоон байгууламж дээр байгаа 4 аж ахуйн нэгжийг нийслэлийн одоо холбогдох албан тушаалтан. Тэгээ Баянзүрх дүүргээс сонгогдсон одоо гишүүн Батамгалан тий. Одоо эднэрийн бүгдийн одоо иргэд гээд бүгдийн юу яагаад бүгдийг одоо цуглуулад тэгээ ширээний ард суугаад шинэ нөхцөл байдал үүссэн байна. Хурдан энийг хилцэхгүй бол дараа аж ахуйн нэгж иргэдийн хооронд ноцтой нөхцөл байдал үүсгэх гээд шүү. Одоо эхнээсээ бол тэр байшин одоо ингээд чичирч эхэлж штэ. Тэ. Энийг яаралтай шийдмээр байна. Нийтийн эрх ашигын төлөө шүү дээ. Тэгэхээр одоо энэ Тохиолдохгүй бол та бүхэн нэмж өгөх юм байна уу? Тохиолдохгүй бол Одоо хотын архитекторын туслах нөө мөвчин юм байна. одоо яг өнөөдөр нөхцөл байдал яг ямар байна вэ? Тэ танай байрны одоо 22 цагаас хойш ажиллаж байгаа гэж бүсний ус гарч ийн гэж тэ. Эндээс Хөргүүлдэг бид нарыг ерөөсөө яаж айлгаас одоо яг энэ нөхцөл дээр одоо хизээ гарлаа. Ихтэй яж хахад шууд гарч ирээд манай одоо газар дээр шууд машинаа сулсаж өгөө. Одоо шууд хөөгдөж байгаа байхгүй бид нар. Одоо бидний зогсож байгаа газрын хүртэл ерөөхдөө танай газар биш ээ тий. Одоо бараг чи манай газар дээр зогсож чинь бити том юм яар тий. Одоо бараг шууд ингээд чөлөөлж өгөө гэж. Шууд одоо бид нар шууд байрныхаа өмнөөс хөөгдөж байна. Урд нь бол бид нар хараа машин тавих газар байхгүйсэн. Одоо бол бид нар бүр явах газаргүй боллоо. Тэгээд орой бол угаасаа унтаж чадахгүй байгаа. Одоо орой бол бүр 4 цаг л ажил нь эхэлж байна. Орой бараг 1-2 хүртэл ажиллаж байна. Тэгэхээр одоо бараг бид нар ерөөсө шүний. Энд чинь ерөөсө нэг стандарт бол ерөөсө бүгд алдагдчихсан явж байгаа шүү дээ. Тийм. Байнга одоо нөгөө бүр өрөмдөд байгаа байхгүй юу? Тэгэхээр чи ерөөсө ингээ байр маань ингээл дөрвөлтөө нэгсэндээ бид нар хүүхдүүдээр унтаж чадахгүй байна. Хүүхдүүд бүр газар хөдөлж иргээд тэгж байгаа байхгүй юу? Газар хөдөлж ингээд хүүхдүүд чи мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх асуудал дээр одоо хурдан л бид нарт шийдэж өгөөсөл гэж хүсэж байна да. Компани удирдлагууд ер нь тавьсан. Одоо бол ер нь нэг юу штэ тийм хэсэг бүлэг тийм этгээдийг хөлсчтэй юм шиг байна. Тэгээ маш том биетэй залуучууд хурж ирээд бол одоо шууд сүрдүүлж байгаа байхгүй юу. Тэгээ бид нар чинь ингээд эмэгтэй хүмүүс ааш штэ. Тэгээ би бүр шууд дуудлага өгөөд нэгсэндээ цагтаа ирэхээр нь гарсан л да. Цагтаа ирээд цагтаа нь тэгээд шууд ингээд зогцгээд хоорондоо тэгж байгаа байхгүй юу. Цагтаа бол бид нар дээр угаасаа ажилддаг штэ. Иргэд дээр юусэн ажиллаж өгдөг. Заавал нөгөө эрх мэдэл мөнгө төргөн дээр л хаана тэр газар л ажиллаж өгдөг штэ. Тэгэхээр бид нар бүр ямар сандаа л ажил төрлөө ингээд хойшлуулчаад бүх юмаа хойшлуулчаад одоо энэ чинь ингээд явж байна. За одоо энэ бас Зөрчил гаргах үйлдэлтэй цагдаагийн байгууллагаас яг тухайн үед нь ямар нэгэн арга хэмжээ авдаг жишээлбэл одоо үйл ажиллагаа ерөөсөө хараа ингэж байгаа байхгүй. Одоо би бүр ямар сандаа айгаад за цагдаа та одоо ингээд бишиг баримтын шалгаа гэхэд цагдаад хүртэл бичээмтэй гаргаж үзүүлдэг. Тэгэхээр одоо бүр тийм албан тушаалтай тийм хүмүүс хүртэл тэр хүмүүс ч ерөөсөө үзүүлэхгүй байна. Бид нартай бол ерөөсөө зүгээр шууд одоо нэгсэндээ хүчээр л одоо бараг одоо хүчил хэрэглэх гээд байна л да. барилгын зогсоохгүй тэгээд тутамд явчихсан юм уу? Тий одоо ингээд шууд зогцгээд тэгээд байгаа байхгүй. Тэгээ би чи ажил төрөлтөө хүнд ингээд өчнөө цаг зогсож байгаа. Тэгээд сүүлдээ ингээд шууд баг хөөгдөөл тий угаасаа шууд хөөгдөж байгаа байхгүй. Одоо манай газар дээр чи бити томроо гэл. Чи одоо зүгээр баг машины маань хүртэл хойтлыг одоо нилээ ингээд зурцсан байгаа байхгүй. Харин цагдаа нар тэр ажиллагааны цагдаагийн хуулисын шаардлага биелүүлэхгүй юм байна. Биелүүлэхгүй угаасаа хизээ биелүүлж ирсэн. Одоо биелүүлэхгүй болохоор бид нар иргэд ингээд явж байгаа шүү дээ. Бид нар чи харалтаа бөөнөр ингээ байраараа ягаа явж ийн гэж та нар ингээ бодтаа. Одоо эн чинь нэг хитгэн хүмүүс гараагүй. Эн чинь бүр байраараа тэр чигтээ ингээд өчтөр орой бид нар хитэн цагт харлаа. Өнөөдөр хитэн цагт бид нар одоо цуглаад ингээ одоо өдөр хоолж идэггүй явж ийн ингээ. Одоо эн чинь бүр ингээ хурцтаад ингээд бүр байр руу орж ирээд сүүлдээ хүн чинь ингээ гэртээ хурж иж амарт юм баас тийм. Гэртээ хурж гэртээ бөө стресс. Зүгээр ингээд хажууд ингээл зөв хөөгдөөл машинтаа хөөгдөөл. Сүүлдээ бүр ингээ явах газаргүй болчихно бид нар. Тийм. Бидний одоо хараа ингэсэн бидний зогсож байгаа газар чинь хүртэл биднийх шүү. Бид нар барай орцноосоо гараад бидний газар биш гэж байгаа байхгүй. Бид нар хэрэг одоо яаж гарах вэ? Одоо энд бүр ингээ хурцтаад байна л да. Бүх талын бүх стандарт алдагдсан байна. Ерөөсө бүх хууль зөрчигдөж байна. Тэгээ хараа бид нар иргэд дээр ерөөсө ямар ч хууль одоо бид нар дээр байх ямар ч боломж авах харин үзүүлэхгүй. Тий одоо нэгсэндээ үзүүлэхгүй авах уу бид нар тэр газар одоо тэр компани тий Тэртээ байх одоо нэр ямар ч боломж байхгүй шүү дээ. Бүтэн 24 цагийн чимээ.
нүргээ бүр чихэнд ингээд дүнгэнэ ерөөсөн амрах ямарч боломж байхгүй. Тэнд байгаа настай хүмүүс, нийлх нойтуу хүмүүс бол туйлын хэцүү байгаа. Бид нар яхад өглөө гараад орой ирэл тийм ажилдаа ингээд яваад өгнө. Зарим нэг гэртээ яж байгаа хүмүүс бол маш хэцүү. Би ч гэсэн ингээд амралтууд нэг гэртээ ганц сайхан амарчидаа гэтэл ерөөсөө байнга хасаа бүсэн санд хүртэл ингээд шүнжэнгөө хүртэлтэй өглөө өрөөр ингээд дүнгэн чихнэ гэ. Тэгэл тэр нөгөө юу газар авахад ирмэгцэн тэр байр чичрээ салгалаад хэвээ айгүй маш хэцүү. Бид нар одоо бүр нэр үнэхээр туйлдж байна. Үнэхээр ядарч байна. Тийм. Тэгээ одоо төрийн цагдаа хүртэл ингээд барилгын тэр компаниудынхаа иршэлд орчиж штэ. Ба түүнээс гадна одоо бид нар одоо 2 хоногийн өмнө хэвлэлийн урал хийлгэсэн байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хэвлэлийн урлаар явж исэн бүх лайвуудыг бол тэр Монгол Ардын намтай холбоотой тэр компаниуд нь бүгдээр ингээд устгахчихсан байлаа. Зөвхөн арчилсан намынхан тэр бичлэг нь явж байгаа байхгүй. Энэ одоо маш том эмгэнэл. Энэ одоо нэр үнэхээр эзэнгүй төрийн эмгэнэл болж байна. Бид нар одоо түнхээр хаягдчихсан байгаа байхгүй. Тэгээ одоо энэ барилгыг өнөөдрийн одоо авилгад 2 хорооллын тухай Нэрсэнгагийн баруун орчимдох энэ барилгын тухай одоо бүх төрийн түвшүүдэд мэдж байгаа. Бүгдээр хэмжээ дөнгөж одоо сонсоогүй угаасаа мэдж байгаа. Ярихаараа тийм мэдсэн сонссон гэж хэлдэг байхгүй. Тэгсэн мөртлөө өнөөдөр хүртэл юу ч хийхгүй харин ч барилгын ажлыг өөгшүүлээ сайхан явуулж байгаа нь үнэхээр гомдолтой байгаа. Тийм болоод өнөөдөр бид нарт аргаа бараад энэ нийслэлийн засаг дарганд хамгийн газар ирсэн байж штэ. Тэгээ одоо ерөөсөө энэ барилгын ажлаа зогсоож өгөөч ард түмчин туйлж байна. Яагаад баригаас өмнө энэ иргэд оршин суугчдын хэрэгцээг сонсоогүй юм бэ? Шаардлагыг нь яагаад сонсоогүй юм бэ? Би зөвхөн газартаа гээл том өндөр барилга ингээд барих гад ухаад ирдэг. Энийг нь пингэн одоо бид нар даахгүй л биш үү? Ингээд байгаль орчны хуулийг зөрчиж байна, хүний эрхийг зөрчиж байна. Тийм ээ? За ойлголоо. За миний асууж амжаагүй та хэдийн бас ярих гэж бодсон өөр багтуулсан сэдв үнцэг юу байна та бүхэн гэдэг тэрийг хэлээ тэгээд өглөө өнөөдрийн сургалт. Одоо тэр бас модны асуудал шүү дээ. Энд чинь зүгээр нэг хэдхэн жил ургасан мод биш. Энд чинь 40-с 50, 60 жил ургасан бүр маш бүдүүн. Баг манай нийслэлийн хэмжээнд бүр хамгийн одоо том мод гэж ярих моднуудын хүртэл ихнээс тайраад ингээд байхгүй болно гэж байгаа байхгүй юу. Би бүр яг тайрч ахтны хүртэл бүр яг эсэргүүцсэн үе хүртэл байгаа. Одоо яг манай байрны хойдол тэр тэнүү апартментийг хойдлын одоо 30 тэр том модуудыг бүгдийг тайрж исэн шүү дээ. Одоо энэ ерөнхийлөгчийн гаргасан энэ асуудлыг хүртэл ингээд зөрчөөл явж байна. Ерөөсөө энэ дээр ингээд яригдж байгаа бүх асуудал бүгд хууль зөрчиж байна. Одоо ерөөсөө биднэрт л хууль одоо хэрэгждэг юм байна. Бос хүмүүст бол ерөөсөө хууль ингээд одоо эрх мэдэлтэй хүмүүст нь ерөөсөө ингээд хууль ерөөсөө хэрэгжихгүй байхгүй. Одоо энэ тал дээр одоо Монгол улсад хууль болсон байна. Ерөөсөө төрийн ажил болсон. Одоо энэ модны асуудал бол үнэхээр амар. Мод байна. Одоо энэ стандартын байр хоорондын стандартын асуудал байна. Одоо энэ байранд ингээд чичиргээ мэдэгдэнэ гэдэг чинь одоо энэ зөөр за эд хөрөнгө бол яах вэ гэж байна. Эрүүл мэнд яах вэ? Эд хөрөнгө бол одоо хүн одоо яах вэ гэж байна. Эрүүл мэнд яах вэ? Тийм үстэй. Бид нар чинь энэ чинь одоо ерөөсөн бүр ингээд бүх талаараа ингээд богдчиход сүүлдээ ингээд бухимдаад энэ чинь хүчирсэн байж л байна л да. Та тийм тэмцээ хизээ болсон өчлөлт юм. Тэрийг хэлээд бид нар төр ингэж ийм хүчгүй байна. Зөв үү? Одоо хувийн компаниудад ингээд шүүхээр ялагдлаа гэдэг ингээд саяны стандартын газар ингээд явж байна. За төр юм байна. За бид нар ингээд ирлээ. Бас төрийнхөө те бид нар ингээд бас нэг дээр нэг хуйлтаа орон штэ. Хуйлтаа орон гэж бодоод бүгдээрээ ингээд аргаа бараад ирэхэд бид нарыг өнөөдөр хинч хүлээж авсангүй. Ерөнхий архитектор төгс дэлгэр Нямбатар нэгдүгээр орлогч даваа далаа хинч ирээгүй. Одоо бид нарыг ерөөсөө авраханд бид нар одоо өөрөө өөрсдийнхөө төлөө тэ нийтийн эрх ашигын төлөө одоо бид нар нийлээд тэмцэнэ гэж бодож байна. Одоо тэр замаа бас өгмөөргүй байна бид нар. Нийтийнхэн замыг яагаад өнөөдөр компанид өгөх ёстой юм бэ? Авилгалчдын өгсөн тэр тамганы өрөнд бид нар яагаад өнөөдөр алхах газаргүй байх ёстой юм бэ гэдэг дээр бид нар амар бухимдалтай. Тэгээ өөрсдийнхоороо бид нар бухимдлаа ер нь замаа бүгдээрээ хаана майхан байрна бүгдээрээ тэ олон байраараа бүгдээрээ нэгдэж харуул манаанд гарч ер нь нэг тийм асуудал болно гэж бодож байна. Бид нар цаашдаа энэ асуудлыг зогсдол ер нь үргэлжлүүлнэ. Улам олуулаа болно тий. Тэгээд улам олуулаа болно. Та бүхэн бид нарыг бас туслаад дэмжээрэй. Олонний танил хүмүүс үнэхээр ирээд тий нөхцөл байдалтай минь танилцаад өгөөрэй. Олон нийтэд хүргээд өгөөрэй. Тэгээд та бүхэн маш их баярлалаа. Цаг заваа гаргаад ийм бидний энэ асуудал дээр ингээд ирсэнд маш их баярлж байна. За цаахаар ярилцсан тань. За цаахаар ярилцсан та бүхэнд баярлалаа. За